Hi guys. За өнөөдрөөс эхлээд нэг 30 хоногийн дараа би 11 сарын 16-нд топикийн шалгалтыг өгөн. Тэгээд тэр хүртэл ер нь бол топиктоо хэрхэн бэлтгэж байгаа талаар гоё танарт ингээ хуваалцаад тэгээд бас дээрээс нь өдөр болгон ингээ бичлэг оруулаад ингээ юм челленж маягаар ингээ явъя гэж бодсон. Тэгээд хамгийн өнөөдөр болохоор хамгийн ихний өдөр болохгүй болохоор тэгээд би юу хийж байгааг ингээ чек хийхин тулд ингээд мок гэж үзэж чинь. Тэгээд энэ мок дээр болохоор за чадвал reading list ингээ хоёул ингээ өгөөд тэгээд чадахгүй ер нь л reading өгье гэж бодож чинь. Тэгээд яг ингээ шалгалтын дээр байгаа юм шигээр өгж үзээд тэгээд яг үнээр яг бодтоо ногороо тэгээд ингээ 30 бол 30-аараа ингээ бүгдийн яг үнэнгээр нь гэж хүнээс шүү дээ ингээд та нарын бодлого бохрол би тайпаас энэ зэрэг хэлэхгүйгээр яг хийж байгаа. Тэгээд 30 оны дараа ч юм уу магадгүй 70 оны дараа би дахиад мок өгөхөд хийж байгаа ингээд өөрийгөө сайжирж гинүү гэдэг ингээд мэдэх хэрэгтэй байхгүй. Тэхүүгээр ингээд дан хийгээ яваад хахаар ингээд сайн байгаа юм болоо муу байгаа юм болоо мэдгүй байгаа учраас яг ингээд бодит ингээд хэмжээсээ гаргахын тулд мок өгөх чинь. Тэгээд 96 оны топ гейм материал өгч байна гэх юм байна. Тэгээд нэрч wait. За. Start. Fast start. 7 минут татах магадгүй. Яа, би өөхөд тасчлаа баг. Цаг гарна болсон байна. Бүр сүүл рүү гис дуурайд юу ч болоод байгаа. Зэ баг. Тэгээд одоо болохоор хариугаа авах гээд би явах чинь тэгээд тэггүй амар хэцүү байсан надалаа би бүр ингээд my gosh 28 оноо. За нөгөө нэг ярьсан марцсан шүү дээ. Яарчлсан би илийдэр амар муу нас тахгүй. Гэтэ яг муу ахын чухал биш. Гараа хэлэх хэрэгтэйсэн болохоор гайгүй. Тэгээд би 28 он авсан. Тэгээд энэ 25 оны турш ер нь л яг 25 он байхгүй. Тэгээд энэ оны турш та энэ оноогоо 2 дахин ихтэй их болох нь ингээ миний зорилго байгаа. Тэгээд тийм болохоор маргааш ч гэсэндээ ингээ хамт гоё солонгос хэлээ. Тэгээд ямар ч лсэн 25 өдрийн турш нэгтэй хамт байгаарэ.